Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ өнгөрсөн 7 хоног цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр хүргэсэн хөндөг сэдвийн сурвалжлагуудаа танилцуулъя. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнгөрсөн 7 хоногт хөрсний дороотол тулгамдж байгаа асуудлуудыг цувралаар хөндөг хүргэлээ. За газар тариалангийн салбарт тосны ургамлыг хэрхэн тариалж байгааг сурвалжлалаа. Энэ төрлийн ургамал нь хөрсний үржил шимийг бусад төрлийн ургамлаас 4 дахин их шингээж ургадаг юм байна. Манай улсын газар тариалангийн салбарт ашиглаж байгаа сэлгээний ургамлын нэг рапсыг тариалдаг. Рапс буюу тосны ургамлыг 2010 онд 30 мянган га талбай тариалж байсан бол 2023 оны байдлаар 134 мянган гад тариалжээ. Энэ төрлийн ургамал нь нэг талаас эдийн засгийн өгөөж 2 дахин ихч, нөгөө талаас хөрсийг эрс доройтуулахад нөлөөлдөг байна. Тэгвэл хөрсний үржил шимийг доройтуулахгүй тариалах нь яагаад чухал вэ? Хөрсний үржил шимийг нь багасгахгүйгээр төгөлтэй хэмжээнд байлгахын тулд бордоотой тариална. Дэлхийн аль ч оронд бол давтаж рапс тариална гэдэг ойлголт байхгүй. Энэ бол цаанаасаа технологийн мөрдөх, сэлгээний мөрдөх гол зарчим тэр. Улсын хэмжээнд нийт 11 аймагт рапс тариалсан. Тодорхойлбол Сэлэн аймагт 45 мянган га, Төв аймагт 34 мянган га, Хинтээ аймагт 11 мянган га тариалсан бол Дорнод аймагт 6 мянган гад тариалсан. Энэ төрлийн ургамал хөрсөнд 1.5 метрийн гүнд тархаж, шим тижээлийг авч ургадаг тул технологиг мөрдөх нь чухал гэдгийг судлаачид анхаарууллаа. Тэгвэл хөрсний дороотлыг бууруулах болон тэнцвэржүүлэхэд ямар төрлийн ургамлын тариалтыг нэмэгдүүлэх нь зохимжтой вэ? Илүү доройтсон нэлээд элэгдэд өртсөн талбайнууд бол тийм олон нас ургамлуудыг тарих буурцахт болоод үйт ургамлуудыг тариад тодорхой хугацаагаар өнжих 4-5 жил болгоод эргээд ашиглах тэрнийг сэлгээ болгож оруулах энэ тийм зүйлүүдийг бид нар хийдэг баймир. Монгол орны хэмжээнд газар тариалангийн салбарт 800 орчим мянган га талбайг ашигладаг. Сүүлийн 10 орчим жилд газар тариалангийн хөрсний 80 орчим хувь нь байгалийнхаа жамаар нөхөн сэргэх боломжгүй болсныг судлаачид мэдээллээ. Газар тариалангийн салбарт хөрсийг нөхөн сэргэх сэлгээний тариалтад баримталж байгаа бодлогыг тодруулахад нийт тариалж байгаа талбай 15 хүртэл хөвдөл рапс тариалал гэдэг зөвлөмжийг өгдөг. Энэ салбарт нэвтэрч байгаа анхны сэлгээний хэлбэр зөв оруулах ёстой. Цаашдаа бид энэ үүсэж байгаа урган гарч байгаа энэ нөхцөл байдалтай холбоотойгоор тэжээлийн маш олон таримлуудыг сэлгээнд оруулах юм шаардлага гарч байгаа. Жишээлбэл Канадад жилд 9 орчим сая га талбайд рапс тариалж 20 орчим сая тонныг үйлдвэрлэж бүтээгдэхүүн болгон экспортлж байна. Бүгд найрамдах Хятад улсад жилд рапсын 15 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ хэрээр тариалд эрс нэмэгдсэн ч нөгөө талд хөрсний дороотол тухайн орчинд 4 дахин нэмэгдсэн учраас хамгаалах бодлогыг хэрэгжүүлж байгааг мэдээлсэн. Тиймээс манай улс ч мөн адил хөрс хамгааллын зөв тариалтыг хэрэгжүүлэх нь чухал байна. Ахтрын 4-р аяны хүрээнд засгийн газраас тариалан эрхлэгчдэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн дэмжлэгтэй зээлийг арилжааны 10 банкны их усүрээр олгохоор шийдвэрлсэн. За 3-р сарын 1-ээс хойш цөөн эргэн аж ахуйн нэгж энэхүү зээлийг аваад байна. Хаврын тариалалт хаяанд ирсэн энэ цаг мөчид зээл олголт удаашралтай шаардлага өндөртэй байгааг тариаланчид хэлж байна. Ахтрын 4-р аяны хүрээнд засгийн газраас газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг эргэн аж ахуйн нэгжид нийт 345 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгтэй зээл олгохоор төлөвлөсөн. Тодруулах юм бол хөрөнгө оруулалтын зээлд 165 тэрбум, за эргэлтийн хөрөнгийн зээлд 180 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. За 3-р сарын 1-ээс хойш өнөөдрийн байдлаар бол 7 аж ахуйн нэгжид нийт 10 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм байна. Харин арилжааны 10 банкнд 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор судлах шатандаа явж байгааг хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас бидэнд өгч байна. Хөрөнгө оруулалтын зээлээр иж бүрэн механикчсан өтрөн байгуулах, төмс хүнсний ногооны механикчсан агуулгах зойр шинээр барих, мөн техник тоног төхөөрөмж худалдан авах зэрэг 15 чиглэлээр 48 сарын хугацаатай зээл олгож, засгийн газраас 10% хүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Харин эргэлтийн хөрөнгийн зээлийг 24 сараар олгож, мөн 10% хүүгийн татаас олгоно. Дийлэнх тариаланч хаврын тариалттай бэлтгэхээр талбайтай гарсан байна. Шаардлагатай зүйлсээ авъя гэхээр банкуудын зүгээс санхүүжилт байхгүй шалтгаанаар зээлийн хүсэлт авахгүй байх. Мөн урд нь авсан зээлийнхээ 50%-ийг төлж байж энэ зээлд хамрагдах шаардлага тавьжээ. Эдгээр асуудал нь зээл авахд хүндрэл болж байгааг тариаланчдын төлөөлөл хэлж байна. Манайх нэг 1000 га тариалт их төлөвлөгөөтэй тэгээд эргэлтийн хөрөнгийн зээл нэг 600 сая төгрөг хүссэн байгаа. Тэгээд зээл эхэлснээс хойш 20 хоног л банкн дээр шийдвэр хүлээж जैन судалгааны ажил хийгээд байна гэл ингээд байгаад байгаа байхгүй. Техник тоног төхөөрөмжөө шинжилж
механик зөвтрөмтэй болчихъя, агуулга савтай болчихъя гэсэн аж ахуйн нэгжүүд бол их байна л да. Манай харилцаж байгаа аж ахуйн нэгжүүдээс бол зээлийн хүсэлтээ өгөөд зээлийн авсан нэгж компани байхгүй байна. Зээлийн их усүр байхгүй гэсэн шалтгаанаар зээлүүд маань буцаад байна гэсэн хариултыг өгöd байгаа. Бол хамгийн хүнд шаардлага нь бол ерөөсөө энэ 50% төл гэдэг шаардлага байгаа байхгүй. Тэгээ нийт авсан зээлийг хий гэж байгаа юм. 23-24 оныхын 50% гүнгөж чинь тариалнастай аяг хүнд савчиж байгаа байхгүй. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн нөхцөлийн талаар бид албаныхнаас тодруулсан. Тариаланч нэг чиглэлээр дахин зээл авбал үр дүнгүй гэж үзэж, заавал өмнөх зээлийнхээ 50%-ийг төлөх шаардлага тавьсан гэж тайлбарлаж байна. Энэ жилийн хувьд жаргалжааны банкудад жижиг аж ахуйн нэгжүүдээс доод талдаа 500 саяас тэрбум төгрөг хүртэлх зээл авах хүсэл ирж байгаа юм байна. Энэ жилийн эргэлтийн зээлийн санхүүжилтийн их усүр хүрэлцэн гэж албаныхан хэлж байна. Ямар нэгэн нэр явуулах шаардлагагүйгээр эргэлтийн хөрөнгийн зээлээ ингээд урд нь өмнө жил нь одоо 1000 гата тариалт хийжсэн 500 гат нь уран шилтгсэн гэсэн ийм мэдээлэл нь байгаа бол энэ ямар ч асуудалгүйгээр энэ зээлэндээ хамрагдах голцоод хөрөнгө оруулалтын зээлэн дээр за яам дээр ирсэн одоо чиглэлээр нь аж ахуйн нэгжүүдийн ирсэн мэдээллийг нэгтгэхэд нэгдсэн мэдээлэл сайдын албан тоотоор арилжааны банкудад хүргүүлж байгаа. За энэ дээр бол нэг яам удаад байгаа асуудал бид нар өдөрт нь нэгтгэл банкуд руу өгж байгаа. Ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн корпорациас мөн тариаланчдад жил бүр үрийн улаан буудай, ургамал хамгааллын бодис бордоо, мөн техник тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ жилийн хувьд 9000 тонн үрийн буудай, 7000 тонн нийлмэл бордооны зээл олгохоор төлөвлөсөн байна. Үрийн буудай нөөцөн бол бие дааж өөрсдөө нөөцөө бүрдүүлж байна. За техник болон бодис, ургамал хамгааллын бодис, нийлмэл болон азотын бордоог бид нар хувь аж ахуйн нэгжүүдтэйгээ нийлж эдгээрийн одоо худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг тариаланчдаа дамжуулж зээлээр олгох байдлаар бид нар зохион байгуулж ажиллаж байна. Тариаланчдын дийлэнх нь хавар авч намран төлөх нөхцөлтэй зээл авдаг. Атрын 4-р аяны хүрээнд засгийн газраас 10% хүүгийн дэмжлэгтэй зээл олгож ирсэн нь тариалтын хэмжээг нэмэгдүүлэх үр дүнтэй бодлого гэж үзэж байна. Харин хаврын тариалт эхлэхээр бэлдэж байгаа энэ үед зээл олголт удаан, шаардлага өндөртэй байгааг хэлж байлаа. Энэ хавар 310,000 гаруй га талбайд улаан буудаа тарихаар төлөвлөжээ. Тэгвэл хаврын тариалалтанд 50,000 тонн үр шаардлагатай гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар 45.4 тонн үрийн нөөцтэй байна. Энэ нь эхний тариалтыг хийхэд хангалттай хэмжээ гэж үзэж байгаа юм байна. Улсын хэмжээнд 1100 орчим аж ахуйн нэгж тогтвортой үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байна. Жилд 400,000 гаруй га талбайд тариалт хийдэг. Үүнээс 350-аас 360,000 орчим га талбайд үр тариа тариалж байна. Улаанбаатарын тариалтын бүс нутагт Төв, Сэлэнг, Дархан, Дорнод, Булхан, Хөвсгөл аймаг орж байгаа юм. Манай улсын жилийн гурилын хэрэгцээ 230-аас 235 мянган тонн байгаа нь сүүлийн 3 жилдээ харьцуулахад буурсан үзүүлэлт гэдгийг тариалан эрхлэгчид хэлж байна. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд гол төлөв дараа жил тариалах хүрээ намрын ургацаасаа бүрдүүлж үрээ шинжилгэхэд анхаарч байна лээ. Жилд нэг 9,000 орчим гараад эргэжлийн талбайтай Тэгээс жилдээ 5-6 гат нь тариалт хийж байгаа. 2 жилийн өмнө нэг 80% орчимд нь тавьдаг байсан. Тийм сүүлийн жилүүдэд одоо гайлын татвар хөнгөлөлт тариф үнэ аншаас болоод ерөнхийдөө олон багасаа байна. Энэ жилийн хувьд болоод ерөөс манайх 1700-800 гат судалгаанд тарих гэдэг. Бичлээ. Жилдээ нэг 300 га улаан буудаа тарих. Энэ жил бол 100 га улаан буудаа тариад үлдсэн 360 гадаа араас тарихсан бодлоо. Өнгөрсөн жил улаан буудааны тарилт бол 40,000 гаар багассан. Энэ бол тэрнээс их 80,000 гаар багассан шинжтэй байна. 2007 онд хамгийн бага ерөөсөө 120 орчим мянган тонн л одоо улаан буудаа хурааж авсан байгаа бид. За тэгээд тэрнээс хойш нэлээд өсөж яваад за үндсэндээ одоо үйлдвэрлэл маань 2021 онд үндсэндээ хамгийн дээд зэгтээ өрөөд энээс хойш тодорхой хэмжээгээр бас унаад байгаа. Улаан буудаан хувьд одоо ингээд тодорхой хэмжээгээр багасж байгаа ч гэсэн бусад үйлдвэрлэл маань өсөж байгаа гэдгийг бас харах хэрэгтэй. Улсын хэмжээнд 51,000 тонн үрийн улаан буудай нөөцтэй байна. Үүнээс газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж 35,000 тонн, хөдөө аж ахуйн корпорац 9,000 тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжид арилжааны зориулалтад 7,000 тонн үр хадгалж байна. Харин үр шинжилгээний зориултаар 7 аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаан буудайг Оросын албаны улсаас импортоор авах оролжээ.
Эдгээр нийт 310 мянган га талбайд тариалах боломжтой гэсэн үг юм байна. Аж ахуйн нэгжүүд ихэвчлэн өөрсдийнхөө үрийг бэлтгэдэг. Үрийн улаанбуудаа юмдээс дотоодоос нөөц бүрдүүлээ дотоодоос анхдагч үржүүлэгч аж ахуйн нэгжүүдийг бас нэлээд дэмжиж ингээд ажиллаж байгаа. Цөм болон торгоо үрүүдээ үржүүлээд тэр үрийг нь аж ахуйн нэгж цаашаалтай аж ахуйн нэгжүүд үржүүлэх энэ ажлууд бас хийгдэж явж байгаа. Удаан чанар бол өндөр сайн байсан өнгөрсөн намрын хувьд. За энэ жилийн тухайд бид нар бол 9000 тонн үрээ хуучин үр олгодог систем байсан бол шал өөр болгож хөдөө аж ахуйн биржээр дамжуулж худалдан борлуулж байгаа. За өнгөрсөн жилүүдэд үр олгохдоо бид нар засгийн газрын шийдвэр гарч бас 30 хүртэлх хувиар хөнгөлж ингээд зээлээр олгодог байсан. Үүний хувьд хөнгөлөгддөг байсан бол за энэ жилээс бол хойш бол цаашдаа бол ер нь үрийн будаан дээр бол үүний хөнгөлтийг бол олохгүй гэдэг ерөнхий зарчмаа бид тогтоод за олон нийт мэдээлээд ингээд явж байна. Манай улс үрийн Улаанбуудаа хэрэгцээний 80-аас 90% дотооддоо хангаж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөө үйлдвэрийн яамнаас үрийн нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бодлогоорч үр үржүүлэх төрөлдсөн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж үрийг шинжлэхэд онцгой анхаарч байна гэсэн юм а. Одоогоор ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд супер элит үр буюу торгон үр үржүүлэх ажил хийж байна. За улсын хэмжээнд 154 га талбай 7100 гаруй иргэн аж ахуй нэгж хүлэмжинд 10 гаруй төрлийн хүнсний нарийн ногоог тариалж байна. Энэ онд шинээр өвлийн хүлэмж барих иргэн аж ахуй нэгжид хүүгийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын зээлд 40 тэрбум төгрөгийг төсөөлсөн байна. Манай улс жилд 83 мянган тонн хүнсний нарийн ногоо эргэлдэгэ. Зуны улиралд дотоодын нарийн ногооны хэрэгцээнийхээ 40 орчим хувийг хангаж байгаа бол өвлийн улиралд 10 орчим хувийг л хангаж байна. Өнгөрсөн онд 13500 тонн нарийн ногоо хураасны 9800 тонн нь өргөс тэмх, 2600 гаруй нь улаанлойл, чинжүү 353 тонн, навчит ногоо 702 тонн байна. Энэ жил хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуй нэгжид ямар дэмжлэг үзүүлэх талаар тодрууллаа. Зээлдэгч маань жилийн 8% хүү төлнө, 10% хүүг бол засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах байгаа аж ахуй нэгж бол хөрөнгө оруулалтын зээлийг авах боломжтой байгаа. Яамны зүгээс нэг шаардлага тавьж байгаа. Нэгдсэн цахим систем гэж байгаа. Plant Zig, Mofo Zig, Zig эмэн гэдэг энэ сайтад бол тариаланч маань өөрөө бүртгүүлээд баталгаажуулсан төлөвтэй байхыг бид шаардж байгаа. Улсын хэмжээнд 12 га талбайд өвлийн 4 ийм хүлэмж бий. Жишээлбэл Голланд улсад 1 м2-аас 4-өөс 5 сарын хугацаанд 70-аас 80 кг өргөс тэмхийг хураан авдаг байна. Харин манай улсад одоогийн байдлаар 1 м2-аас 30-аас 35 кг өргөс тэмхийг хураан авч байна. Зөвхөн энэ хүлэмжнээс жилийн 4 улиралд 90-ээс 120 тонн өргөс тэмх нийслэлчүүдийн хэрэглээнд очдог байна. 7 хоногт бол манайх яг хураалтаараа бол нэг 500 орчим хил үрцээ авч байгаа. Эхлээд бол үрээ сонгож авна. Тэрийгэ өрслүүлнэ. Өрслүүлэхэд бол нэг 30-аас 40 хоног шаардна. Тэгээд 60 хоногийн дараанаас эсвэл ургацаа эхэлж авна. Биднэрт хамгийн их дутагдж байгаа юм нь бол ажиллах болсон хүчин. Маш сайн агрономчуудыг бэлдэх хэрэгтэй. Ногоочд өөрсдөө бас маш технологийн дагуу ногоогоо тариалж яах хэрэгтэй. Зөвхөн тариалаад орхих биш. Өвлийн хүлэмжийн тариалалт 2020 онд 32 га байсан бол 2024 онд 39 га болж тариалалт 7.5 гагаар нэмэгдсэн байна. Харин зуны нийлэх альсан хүлэмжийн тариалалт 2020 онд 72 га байсан бол 2024 онд 115 га болж тариалалт 38 га талбайгаар нэмэгджээ. Хүлэмжийн ургац 2020 онд 6442 тонн байсан бол 2024 онд 13500 тонн болж 6700 гаруй тонноор нэмэгдсэн байна. Энэ онд өвлийн хүлэмж байгуулахад хүүгийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын зээлийг Арилжааны банкны их усрээр олгож байгаа. Өнөөдрийн байдлаар өвлийн хүлэмж шинээр барих хөрөнгө оруулалтын зээлийг нэг аж ахуй нэгж 1 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Хэдийгээр жил ирэх бүр өвлийн тариалтын хэмжээ нэмэгцээр байгаа боловч дотоодын хэрэгцээнийхээ 10 орчим хувийг л хангаж байгаа нь чамлалттай байгаа юм а. Тиймээс энэ тал дээр дэмжих бодлого шаардлагатай байгаа юм. Манай улс жилд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төмөс хүнсний ногоо тариалдагч агуулгах зойр хүрэлцдэггүй. Үүнээс болж жил бүрийн хавар хүнсний ногоо үнд орж гадны улсаас их хэмжээний хүнсний ногоо худалдаа авч хэрэглэдэг. Одоогийн байдлаар 200 мянган тонны багтаамжтай зойр хэрэгтэй. За мөн одоо ашиглаж байгаа зойрны 70% нь энгийн болон нөхөн зойр байна. Одоогоор улсын хэмжээнд 305 мянган тонны хүчин чадалтай 9559 зойр ашиглаж байна. Үүний 70% нь энгийн болон нөхөн зойр юм а. Харин одоо 200 мянган тонны багтаамжтай зойр дутагдaltaй байгааг салбарын хэлж байлаа. Учир нь шаардлага хангахгүй газарт хүнсний ногоогоо хадгалснаас болж хоригдлох гардаг.
Тийм болохоор зориултын хөргүүртэй зор хэрэгтэй байна. За зөвхөн манай улсын хувьд жилд 400 гаруй мянган тонн төмс хүнсний ногоо жимсг нь одоо хурааж авдаг. За үүнийхээ бол одоо 100 гаруй мянган тонныг нь хадгалах, агуулгах самны хөрөлцөө байдаг юм байна. Харин миний наатрагдж байгаа зойр бол одоо хамгийн сүүлийн дэвшилтэй технологиор барьж байгаа хөргүүртэй зойр. Энэ зойрыг барьснаар нэг 2500 орчим тонн жимсг нь төмс хүнсний ногоог хадгалах боломж бүрдэх юм байна. За харин иймэрхүү зойруудыг олноор бариагүй учраас манай улс жилд нэг 3 дугаар сар хүртэл өмнө жил нь хурааж авсан төмс хүнсний ногоог хадгалдаг юм байна. Харин ийм зойр олноор барих юм бол жилийн 4 улиралд одоо төмс хүнсний ногоог муутгахгүй хадгалаад авах боломж бүрдэх юм а гэдгийг албаны хүмүүс хэлж байна. За нийт багтаамж нь бол нэг 305 мянган тонны багтаамжтай юм зориуд байна. Цаашдаа бид бол бас энэ багтаамжийг сайжруулах, нэмэгдүүлэх дээр нь болохоор энэ хадгалтын нөхцлүүдийг сайжруулах, илүү одоо дэвшилтэд технологид нийцсэн хөргүүртэй агуулгах, орчин үеийн дэвшилт технологи ийм агуулгуудыг барьж байгуулах ийм шаардлагууд байгаа. Ялангуяа газар тариалангийн гол бүс нутгуудад стандартын шаардлага хангасан зойр ховроо. Дийлэнх нь энгийн болон нөхөн зойртой учраас тариалан эрхлэгчид намар хэм дүнээр ногоогоо борлуулчихдаг. Уг нь сайн хадгалж чадварлах хавар хүнсний ногооны үн хөөрөгдөхгүй байх боломжтой. Жишээ нь Төв аймагт гэхэд 83 мянган тонны багтаамжтай 3361 зойр ашигладаг. Гэвч хөргүүртэй зойр маш бага хувийг эзэлдэг. За энэ мэдчлэн Дархан болон Баян Улгийн аймагт ч зойрны хөрөлцөө хангалтгүй байдгийг албаных хэлж байна. За өмнөх оноос 800 тонноор суур төвшнгөөрөө бол 18.4 тонноор өссөн ийм одоо зойрын хэмжээг бол өсгсөн байгаа. 21 мянган метр багтаамжтай зойрыг барих төлөвлөгөөг одоо Батцанбар, Борнуур, 100 мод, Баян Чандан, Жаргаланд гэсэн сумдууд дээр одоо барихаар бүсчийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгацсан явж байгаа. Нийтдээ нэг 10 мянган тонны багтаамжтай зойр манай аймагт байна гэж үзнэ. Тэр нь бол шаардлага хангахгүй зарим нь ихэнх нь. Тэгээ одоо бол зойрыг бол нэмэгдүүлэх юм хэрэгцээ шаардлага байгаа. Сая жижигдэн үйлдвэрийн зээл олгож их усүр манай аймагт 10.5 төгрөгөөр хойрлогдсон. Эндээс бол маш олон аж ахуйн гэж бол одоо зойрын зориулалтаар зээл авсан. Ирэх жилүүд бол мэдээ зойрны хангамж нэмэгдэх байна. Өнөөдөр зойр хангалтгүй байгаа учраас ерөнхийдөө тариаламжид маань богинохын хугацаанд тариа ногоогоо худалдаалах шаардлага тулгарч байгаа. Тийм учраас их хэмжээний тариа ногоо бас тарих боломжууд бол хязгаартай байгаа гэж үзэж байгаа. Үндсэндээ бид 2-ын хугацаанд 2000 тонны багтаамжтай зөртэй болохоор зөрж ажиллаж байгаа. Тиймээс механикдсан зойрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлтөө зээлийн асуудлыг шийдвэрлсэн. 2020-аас 2024 онд зойрын агуулгах барих чиглэлээр хөрөнгө оруулалтын зээлийг олгож эхэлсэн юм а. Нийт 69 иргэн аж ахуйн нэгжид 63.7 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкар дамжуулан олгосон байдаг. Үүний үр дүнд 33 мянган тонноор агуулгах зойрны багтаамжийг нэмэгдүүлжээ. 2022 онд дэвшүүлсэн зорилтоор бол төмс хүнсний ногооны зориулалтад зойр агуулгын хэмжээг 55 мянган тонноор нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. За өнгөрсөн 2 жилийн 23-24 онд бол аж ахуйн нэгж иргэдэд өгсөн одоо зээлийн дэмжлэгийн их усүр тулгуурласан энэ бүтээн байгуулалтыг аваад үзэхээр бол нийтдээ 33 мянган тонноор зойрын хэмжээ бол нэмэгдсэн байна. Тухайлбал улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Сэлэнг, Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхланд, Зүүн бүрэн сумдад төмс хүнсний ногооны 200 болон 500 тонны 2 зойр барьж байна. Ингэснээр хөргөлттэй агуулгын хүчин чадал 2800 тонноор нэмэгдэх юм а. Эрхэм үзэгчдээ бид та бүхэндээ өнгөрсөн 7 хоног цагийн үр мэдээллийн хөтөлбөрөөр хүргэсэн хөндөг сэдвийн сурвалжилгуудаа танилцууллаа.